зарим баригч нар бол одоо хаалгааны заалттай бол наашаа битгий иргэдэг. Би бол хаалгааны заалттай бол одоо өтөр төргөн хаглуулахаас өмнө наашаа ир. Баригч нараас юугаараа ялгаатай юм бэ гэж дамжуулагч болдгоор одоо бусад баригчнаас ялгаатай гэж болох юм. Одоо бүхий л төрлийн бариг эрчим энерги цэгэн бариг хослолоор эдгэж ангаадаг. Соёлын биет бус өв бүтээгч болж одоо ээжийнхаа барай туршлага одоо тэнгэрийн эрчим энергийг л базарт болгож хүний өвчнийг барьж яах гэдэг бол хоёр гарт маань одоо хүч чадал эрчим энерги одоо хоролдож бий болж одоо эрчим энергийн солилцоо дамжуулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Ээж маань мундаг барайч сайн улсад одоо 40-50 жил ажиллаж байна. Би түүнийг харж өссөн. Одоо хүн эдгэлцэж хамт өссөн. Тийм учраас одоо барай тавих их сонирхолтой. Барайч гэдэг бол өвлөгдөж ирсэн байдаг. Манай ээж барайч, мундаг алдарт барайч бүдгэж хүн. Дээшээгээ ээжийн маань 6 дахь их бас том барайч байсан, хошуу даасан. Тэгээд барайч бол удам дагаж энерги эрчим хүчин өвлөгдөж соёлын биет тус өв тээгч нар болж бид нар ирсэн. Барайч гэдэг бол ийм л байх хэрэгтэй. Цаашдаа ч ийм байна. Энергийн барайч гэдэг нь тэнгэр эрхсийн эрчим хүчээр одоо биедээ дамжуулагч маягтай хүнөө барьдаг. Одоо халуун хүйтэн зөөлөн хатуу одоо бүхэл төрлийн өвчнийг эрчим энергиээр барьдаг. Одоо дамжуулагч болж тэрнгүүрээ одоо барайч хүн гэдэг бол томлогдсон одоо ажил үйлдэлтэй ирдэг албатай улсууд байдаг. Сүүлийн үед амьдралын буруу хэв маягаас үүссэн одоо маш өвчин гардаг. Түүнийгээ дагаад миний үеийн одоо барайч нар бол яг тэрэндээ дасан зохицож одоо хариу үйлдэлийг одоо Монгол хүмүүс ч одоо дасан зохицох чадвартай. Тийм ч утгаараа одоо хуучин цагийн барайч нар одоо цагийн барайч нар хувьсан өөрчлөгдөд явж байгаа одоо жишээ нь одоо бий байна. Одоо хуучин цагт бол яс сургалттай, нурууны суулттай хүн гэж баг ховор байхгүй шухуу байсан бүгд л. Толгой байнга өвддөг, нуруу хөл гар бадаардаг. Астамтай одоо хавн хөөх, хавнтай, бөөрийн өвчтэй, элэг цус хотоод, тулгуур эрхтэн, судасны нарийсэл олон ер нь бүхэл төрлийн барайг эрчим энергийн барайгаар одоо бүр маш хүнд улсууд бол одоо шууд босоод авах гээд явах хэвээр тохиолдол байна. Гэхдээ олон янзын багаар үзүүлэлтүүд дэвшлэн тулгуур эрхтэн өвдөгний яс сургалт, өвдөгний хавн хөөх, өвдөгний өвдөлт одоо шөнө хорсож өвдөх, удаан сухаар өвдөх, явхаар өвдөх, энгийн үед өвдөх одоо өвдөгний асуудалт болсон гэдэг л одоо маш ихээр л одоо ангаалаад сүүлийн үед л одоо нэг өвдөг эдгэлсэн хүмүүс дараагийн ижил зөвөртэй хүнтэй хэлдэг юм уу яа гэдэг л одоо өвдгөл одоо маш сүүлийн үед маш их барьж байна да. Ер нь бүгдийг барина л да. Өвдгөл ер нь төлөхөө баригдаж байна. Өвдөг хөл нурууны суулт. Одоо уул уурхаан том төрөг барьдаг дандаа нурууны асуудалтай улсууд ирдэг. Тэд нар маань одоо хаалгаанд орвол 10 хэдэн сая тэгээд тэр нь бүтүүл амжилттай бол бас дахиж машин тэрэг барихааргүй ажиллаа хийж чадхааргүй болдог. Би одоо жишээ нь хаалгааны өмнөх залттай хүнийг бариад ажиллаа үргэлжлүүлэн хийгээд одоо ингээ явж байна. Хэсэгчилж барихгүйгээр бүтэн биеийг бариул бол их үр дүнтэй байдаг. Толгой хорооноос одоо хүний бие хөлийн уул хүртэл одоо өвчин хөөгдөж гардаг. Энэ сайхан эрдэм чадлыг ээжээс өвлөж авсан. Ээж маань одоо ч гэсэн барайгаа хийж байгаа. Мэдээж бас тусгай өвдөлтөй улсууд барайчулдаг. Одоо эхээс би чинь 5 бол гэхдээ би 40-50 жилийн туршлагатай. Яагаад гэвэл манай ээж 40-50 жил барай барьж байна. Мэдхгүй чадахгүй юм гарч ирвэл одоо бүх юмыг л цаанаас хэлж өгдөг. Ээж маань 1-2 үед ойрхон барайч гарна гэдэг нь их аз тохиолдол юм байна. Надад бол одоо туршлага одоо шууд ээжээс шууд солилцоод туршлага солилцож явна одоо зөвлөх багштай ээжтэйгээ байхад
их сайхан байдаг, туршлага солилцдог. Манай 6 дахь их барайч хүн байсан. Манай удманд бол одоо ясны барайч, зайны барайч гэж одоо тийм болцоод байгаа. Сүүлийн үед бол тархины даралттай их хөвгт төрж байна. Энэ ямар шалтгаан вэ? Одоо энэ агаа аруус бүх юм хортой болчоод энэ утаа униараас болж хүчил төрөгчийн тархины судсын нарийслна гэдэг чинь одоо хүчил төрөгчийн тутагталтайгаас болж хөвгт тархины даралттай их дотроо даралттай болчихж байна. Тэгээд бас эхээс бас шалтгаална. Эрүүл эхээс эрүүл хөвгт төрнөө. Тархины даралттай, тархины судсын нарийслалтай хүн бол цаашаа ерөөсөө муу юм ярих юм бол ерөөсөө хор уршиг хажи ихтэй цаашаа нүдний хараамууд нь чихний сонсгол муудлан зүрх өвдөн тэгээд бөөр өвдөн тэгээд бүх биений судсын нарийслал болоо тэгээд бүх үйл өвдүүлчт юм байгаа. Тэгэхээр л ерөөсөө хамаагүй өвдөөд их зовор шаналгаатай байдаг. Энэ барай заслаа гэдэг чинь ерөөсөө монголчуудын удмын генд байгаа. Монголчууд ерөөсөө өстой гайхамшигтай хүн болгоныг юмыг бүтээх ёстой төрсөн гэж ярьдаг. Тэгэхээр ерөөсөө хүн болгон бол ерөөсөө эрдэмтэд хүн болгон одоо өөртөө байгаа авьяасаа болол нээж чадах юм бол ерөөсөө монголчууд ерөөсөө гайхамшиг шүү л гэж хэлэх гэж байна. Зарим барайч нар бол одоо хаалгааны заалттай бол наашаа битгий иргэдэг. Би бол хаалгааны заалттай бол одоо өтөр төргөн хаглуулахаас өмнө наашаа ир. Барайч нараас юугаараа ялгаатай юм бэ гэж дамжуулагч болдгоор одоо бусад барайчнаас ялгаатай гэж болох юм. Одоо бүхэл төрлийн барайг эрчим энерги цэгэн барай хослолмолоор эдгэж ангаадаг. Соёлын бит бус өв бүтээгч болж одоо ээжийнхаа барай туршлага одоо тэнгэрийн эрчим энергийг л базарт болгож хүний өвчнийг барьж яах гэдэг бол хоёр гарт маань одоо хүч чадал эрчим энерги одоо хоролдож бий болж одоо эрчим энергийн солилцоо дамжуулагчийн үүргийг гүйцэтгэж байгаа.